багш нурья. Найдуудаа бүгдээрээ хэлхийгээ цагаас үзээ. Хичээлийн үеийн дээр сайн байдлаа матуудаа найдуудаа ингээд бидний өнөөдрийн хичээлийн зорилгоор эхийн орчныг төсөөлөн бодож өөрсдөө бичих юм байна шүү. Бидний өмнө нь эхийн орчныг төсөөлөн бодож өөрчлөн найруулж бичдэг гэсэн. Тэгвэл өнөөдөр тэр олжсон мэдлэгээрээ тулгуурлаад шүлгийн орчныг төсөөлөн бичиж өөрчилж болох юм уу гэдэг өөрөөр хичээлээр үзье. Тэгээд өмнө үзсэн мэдлэгээ бич чадвараа бич уншах ярих ойлгох чадваруудаа өнөөдөр хамтдаа бүгдээрээ хөгжүүлцгээе. Өнөөдөр бид нар энэ хичээл дээрээ өөрсдөө болон найз нөхдөйгөө ийм өнгөөр өнгөрүүлнэ. Бидний хичээлийн төлөвлөлт бол энэ төлөвлөлтийн дагуу бүгдээрээ явуулна. За тэгээд таамаглалтай багш нь тааны маш сайн мэддэг нэгэн гайхалтай шүлгийг сонсгоо. Анхааралтай сонсороо өгдөө.
эзэнт өргөнтэй энэ сайхан шүлгийг ургын лавсруугаа яагаад зохиосныг төвчгөн түгээх шиг хамтдаа ярьж байна. За түрээс шагнал ардын уран зохиолч ургын лавсруугч хүний ганцгүй байсан юм. Тэгээд аав засаг захааны ажилтнаа зав цаа тэр бүрийг бартдаг. Харин ээж нь бол би ядруу ерөнхийдөө хэвтэр тооцох юм. Хүний ганцгүй учраас ээжигээ асарсан үедээ лавсруугаа гадуур гараад наадад тоглоод явах тийм зав цаа тоглосон байдаг гэсэн. Ингээд байж ээжи нэгэн удаа сумынхаа наадмыг бүгд орлоод үзсэн. Ингээд ээжигээ дагаад байнгын гэртээ байдаг бүх ээжи тэгээд тэр сайхан наадмыг үзэж байсан чинь лавсруугаа сэтгэлд маш сайхан болсон ч хоншин үлдсэн юм. Тэгээд энэ сайхан дурсамж олон жил сэтгэлдээ тээж хадгалж явсаар байгаа тэр нь өөрийн ирэхгүй нэгэн цаг ичээтэйгээ үзсэн наадмыг энэ сайхан шүлэг болж уурч гарч ирсэн. Тэгвэл та нар энэ шүлгэн дээр санаа аваад хинтээ хизээ хаана өрнж өгөхийг өөрсдөө төсөөлөн бодоод шүлгээ та нар ч гэсэн бас сайхан дурсамж бичиж өгөх. За тэгвэл та нар шүлгээ одоо шүлгийнхаа гол төр багтыг өөрсдөө төсөөлнө. Хинтээ байж өгөх. Шууд чашны эмээ өгөө тийм ээ хинч байж болно. Амрын ямар ч найз нөхөд явах байж болно. Энийг багш нь нэгтлээ чөлөөтэй ингээд очих. За тэгвэл хизээ байж болох одоо та нарын дусамж шин байж болно. Өөр хизээ байж болно. Зон байж болно. Энэ дараа байж болно. Магадгүй урчтарч байж болно. Тийм ээ. За дусамж хаана өрнж болох вэ? Өдөө байж болно. Байж болно. Байж болно. Ажил дээрээ байж болно. Сургуульд байж болно. Магадгүй та нарын өмнө байсан цэцэрлэгтч энэ үйл явдал явах. Дусамж байсан байж болно. Тэр хамтаас тийм ээ. За ямар үйл явдал байсан байж болох вэ? Тоглоом байж болно. Варсан байж болно. Юмсан байж болно. Оо ямар юм баяр байж болно. Ямар аялал байж болно. Тийм ээ. Энэ одоо тамрын сэтгэлд үлдсэн тусамжийн нэг сэтгэл. За ямар сэтгэл үлдсэн байж энэ бодолд хаана хүүхдийн тусамж өөр учраас та бүхэнд өөр байна. За түүний дээр энэ шүлгэн дээр санаа аваад энэ чиглэлээр ном тий. Өнөөдөр та бүгдээрээ зохиолч өөрийгөө зохиолч төсөөлье. За зохиолч төсөөлье. Зохиолоо бичээрэй. Сэлбэр наач хин бүтээлээ найс нөхөдөө энэ олон саран багш нартай хүргэхгүй. Би болохоор гэр бүлээрээ үзэн тэр жилийн хүүхдийн баяр гэсэн сэдвтэй хасав. Бид бүгд үзэн тэр жилийн хүүхдийн баяр хүүхэд багчууд бүгдээрээ сундарсан баяр гэр бүлээрээ үзэн тэр жилийн баяр бүхэн байсан. Инээд хөөртэй баяр хүүхэд бүхний үлдсэн тэр жилийн баяр өсөл мөрөөдөө биелүүлсэн тэр жилийн баяр гэр бүлээрээ үзэн тэр жилийн хүүхдийн баяр аз жаргалтай байсан тэр жилийн хүүхдийн баяр. За ямар бидний хамгийн гол хүүхдийн баяр гэдэг. Би бас тэр эцэгтэйгийн үзэн тэр жилийн сайн гэдэг сэдвээр болсон. Эцэгтэйгийн үзэн тэр жилийн цагаар эх хүн гэдэгтэй бахархсан цагаар эцэгтэйгийн үзэн тэр жилийн цагаар эрхэм зоригтой
тогтоогоо мэдэрсэн байна. Жагсааны замны нарын халуун байсан ч эвлэг зэрэг тэргүй энэ халууны хэсгээр олон машин өнгөрсөж төмөн зэрэг алхсаар олон зүг нэмсээр миний сэтгэл өрсөө эцэгтэйгээ үзэн тэр жилийн дагсаар эвлэг зэрэгтэйгээ мэдэрсэн жагсаар эцэгтэйгээ үзэн тэр жилийн дагсаар энэ хүнийгээ мэдэрсэн жагсаар ямар яасан бэ? Мэдсэн байх тийм ээ. Мартаа би одоо ихчтэйгээ утсан тэр жилийн шинжил гэсэн зүйлээр шүлжиж хасан. Ихчтэйгээ утсан тэр жилийн шинжил анган сүлд модороо бахархсан шинжил тэнгэр бүрхэж цас орсон халуун зун шиг байсан гацуур модоо тайван үжиж бүртгэлтэй нарахгүй нээсэнсэн. Ихчтэйгээ утсан тэр жилийн шинжил дуу бүжиг хоёртоо баярлсан шинжил. Шараа. Ядуудтайгаа үзсэн тэр жилийн баяр инээ хөр хоёртоо хатсан баяр. Ядуудтайгаа үзсэн тэр жилийн баяр ичгэрч хоёртоо хитсэн баяр. Баяр дуусахтай байлаач баярын уур амьсгал ихэссэн нэг л өдөр баяр гэхэд нэг л өдөр баяр гэсэн. Яг минь тэгээд яг өглөө баярлалаа. Ядуудтайгаа үзсэн тэр жилийн баяр нэг хөр хоёртоо хатсан баяр. Ядуудтайгаа үзсэн тэр жилийн баяр чихэр тэмс хоёртоо хитсэн баяр. За баярлалаа. Би одоо гэр бүлтэйгээ үзсэн тэр жилийн наадам гэсэн шүрээс гэр бүлтэйгээ үзсэн тэр жилийн наадам баяр хөөрөөр бэлдсэн юм. Гэр бүлтэйгээ үзсэн тэр жилийн наадам аз жаргалаар дүүр надаа наадмын хүмүүс олон байсан ч эрүүл агаар гэр бүлтэйгээ алхах сайхан гоёмсог чимэлтэй урт таашиг насны гэр бүлийн хүмүүс бүрс гэр бүл шиг баярын тэр жилийн наадам салхисүүлсэн тэр жилийн наадам гэр бүлтэйгээ үзсэн тэр жилийн наадам баяр хөөрөөр бэлдсэн наадам гэр бүлтэйгээ үзсэн тэр жилийн наадам аз жаргалаар дүүр надаа. Автагаа үзсэн шинэ жилийн баяр инээд хөр хоёртоо ихэдсэн баяр. Автагаа үзсэн шинэ жилийн баяр жаргал замхан хийсэн баяр. Он гарлаа гэсэн шууган хүн бүхэн баяр хөр хоёр хуваалцсан. Бүгд гацуураа зассан анган модоо чимлэн суун. Автагаа үзсэн шинэ жилийн баяр аз жаргалаар дүүрэн аминч баяр. Марта ишээ Автагаа дэмжсэн тэр жилийн өсөөдөр чихэрээ тавтай бахарсан өсөөдөр автагаа дэмжсэн тэр жилийн өсөөдөр лөлөө өнөө хоёртай хөдөөсөн өсөөдөр төрсөн хөдөөний намаагаа хийсэн сайхан зүйл дааяхаа ингэрсэн наадахтаа сайхан инээдэн баяр хоёр нээсэн тэр жилийн өсөөдөр тэр хамсан жилийн өсөөдөр Найстагаа үзсэн тэр өдрийн өдөр нар найзаа хоёр мишээсэн өдөр найстагаа үзсэн тэр өдрийн өдөр ундаа чиглэлээр дэлгэрсэн өдөр бидний хасгаар дээр хатуу нарын шүхтэй масгаар миссэн шиг өнгөө сайхан байсан найзуудтайгаа инээж хөөрч баясгаад хизээж математикчмээ сайхан байсан найзтайгаа үзсэн тэр өдрийн өдөр нар найзаа хоёр мишээсэн өдөр найзтайгаа үзсэн тэр өдөр ундаа чиглэлээр дэлгэрсэн надаа Ой болсон байх шүү. Наа хонгорч юм. Би сараа имэдэгээ үзсэн жүжиг гэж. Имэдэгээ үзсэн тэр сайхан жүжиг, уярсан инээсэн сайхан жүжиг, имэдэгээ үзсэн тэр сайхан жүжиг, хүн бүрийг бүрсэлсэн жүжиг. Нэг ч хүн өсөхгүй байсан ч имэдэгээ үзэхэд надад заахан. Имэдэгээ инээлдэж, имээг юу хийн би ч хүн адил хийгээд байсан. Хин ч яахгүй байсан ч имээ минь инээж байвал боллоо. Хоёрдугаар үзэгдэл чиглэж инээд хөрөөр дүүрсэн үзэгдэл жүжигийн театрыг инээдээр дүүрлээ. Уярсан инээсэн сайхан жүжиг, имээтэйгээ үзсэн жилийн сайхан жүжиг, хүн бүрийг төрсөлсөн жүжиг, хүсэл бүхнийг биелүүлсэн жүжиг. За, инээдээ хатгаа хамгаалалтаа байдаг. Ихчтэйгээ хамт байсан айлд хамгийн сайхан байсан. Ихчтэйгээ хамт байсан айлд хамгийн хүчтэй байсан. Их зүйл хоёр удаан гэсэн сэтгэл
байж ичтэйгээ байхад ядраагүй. Ичтэйгээ хамт байсан ч аялал хамтран байх юм байна. Автомат гэмсэн шинжилгээг их зөвхөн байна. Автомат гэмсэн шинжилгээ асуухаа болдог багцсан шинжилгээ автомат гэмсэн шинжилгээ чихрийн нэг хоёроо ялуу шинжилгээ өгөөмөр шинжилгээ миний шинжилгээ доктор автомат гэмсэн шинжилгээ чихрийн хоёроо ялуу шинжилгээ Би болохоор найзтайгаа үзсэн тэр жилийн төсөө өдөр шүлэг захиасан байгаа. Найзтайгаа үзсэн тэр жилийн төсөө өдөр цэцэг жимс хоёроо Белорусны төсөө өдөр найзтайгаа үзсэн тэр жилийн төсөө өдөр нар хурцын халуун басны төсөө өдөр найзтайгаа явсан сайхан байсан хөдөлгөөн хоёртай байсан. Ачиг гоё хүн тэр жилийн төсөө өдрөө. Би автомат үзсэн тэр жилийн шүлцгсэн автогаа үзсэн тэр жилийн наадам Сэнгэл баялаа дүүрэн байсан автогаа үзсэн тэр жилийн наадам алтан нар шиг тотгон байсан айхтар их халах аавны надад сүүдэр болсон автогаа үзсэн тэр жилийн наадам алтан нар шиг тотгон байсан. Ini pas sangat dosen mulut, jika orang ini mulut, dan mengendarat dosen mulut, sering sedikit kita dengan reaching English with the practice session, theory, ini sangat Hindu cara. Biar автогаа өнгөрүүлсэн 100 сарын хэсэгдээс автогаа өнгөрүүлсэн шинэ жилийн баяр өөр баяртай бүжигтэй шинжил автогаа өнгөрүүлсэн шинэ жилийн баяр инээ баяртай дүүрэн шинжил эдгээр эсэх үед хүмүүр даарч байсан ч халуун зун шиг аархан тавьдаг дулаа автогаа өнгөрүүлсэн шинэ жилийн баяр цаг хоромор тоосон шинжил автогаа өнгөрүүлсэн шинэ жилийн баяр 12 цагийн бүтээсэн шинжил ямар Тэр сарын баяр гэж өөртөө үтсэн тэр сарын баяр мөс цас хоёртой багцсан баяр өөртөө үтсэн тэр сарын баяр ийм дарамтлаар дүүрсэн баяр хөртөрч шуурсан дарыг өвөөгийнхөө дээлэнд ороход халуусан хорвоод хаврхан өвөөгийн та буруу зүйл хийвэл шургаал угааддаг лээ аргагүй үнэн гэж аав ээж хэлдэг. Өөдгийн үтсэн тэр сарын баяр мөс цас хоёртой бахарцсан баяр өөдгийн үтсэн тэр сарын баяр ийм найрамдлаар дүүрэн баяр би найзтайгаа эзэн тэр өдрийн займаг найзтайгаа эзэн тэр өдрийн займаг цэцэг нар хоёртой бахарцсан займаг найзтайгаа эзэн тэр өдрийн займаг чихэд жимсэн болоорсон. Найзын минь толгоон дээр нар голон халууч байсан ч тэр өдрийн үнсэн үзэж маш халуун болсон. Найзтайгаа эзэн тэр өдрийн займаг цэцэг нар хоёртой багцсан надам найзтайгаа эзэн тэр өдрийн займаг чихэд жимсэн болоорсон займаг. Автогаа үзсэн тэр шинжил баяр жуултаа авсан шинжил автогаа үзсэн тэр шинжил эдэг хайр хоёртой уйлсан шинжил шинэ жилийн зурдаа дээр сэргэл сар дулаан байсан сэрүүс шиг аавгаа юм сайхан байсан автогаа үзсэн тэр шинжил баяр жуултаа авсан шинжил автогаа үзсэн тэр шинжил эдэг хайр хоёртой уйлсан шинжил автогаа үзсэн тэр жилийн сүдэг автогаа үзсэн тэр жилийн сүдэг автогаа би халуун байсан аав бид хоёр тэр бүрсэн байсан аав нөгөө байсан тэр жилийн
тэр шинжил гэр бүлээрээ тэмцсэн тэр жилийн шинжил хөгжиж зугаацж байсан шинэ жил минь тийм урдан өнгөрсөн ч бидний хэвд сэтгэл үрд байх шинэ жил гэр бүл найзтайгаа байхад хамгийн гол шинэ жилээ солиод бодоход миний сэтгэл сайхан болоо. Гэр бүлээр тэмцсэн тэр жилийн шинэ жил. Тэр мөн гой зохиолсон. За 9 цагийн нэг сонсч за. Найзтайгаа уулзсан ер жилийн суудар, найзтайгаа уулзсан ер жилийн суудар, баяр баясгал хоёртоо багцсан өдөр. Найзтайгаа уулзсан ер жилийн суудар, амтгүй шинжлэхнээ цацсан өдөр. Нэг өдөр наад тусан халуун байсан найзуудын минь баяр хөөр намайг сэрүүн зүссэн. Найзтайгаа уулзсан ер жилийн суудар, баяр баясгал хоёртоо багцсан өдөр. Найзтайгаа уулзсан ер жилийн суудар, амтгүй шинжлэхнээ цацсан өдөр. За энэ гоё сайн шүлэг би өнөхөө их олон сайхан бүтээлийг сонслоо. Одоо бүгдээ харилцсан биеэрээ урсан ч сэтгэлдээ сүлжсэн. Надад ингэчингийн найзуудтайгаа ямар их хөвгөлтэй байж болохыг харуулсан агуулгыг таалагдсан. За Надад бидний тэмдэглэлийн шүлэгний агуулгыг их гойсон. яагаад? Яагаад гэвэл бүхэн айгүй завгүй байдаг шүү дээ. Тэгээд аавгаа хавс байж ацаартай аваад үзсэн. Юм гоё. Суугаа. Надад болохоор цэхмгийн халуун дуу шиг аавхаа ингээд дулаахан байдаг байхын сайхан. Тэр бүр чиний сэтгэл төрсөн юм тийм ээ? Баярлалаа. Амьдлаа. Дулаахан гочингийн яг имэдэг өгсөн. Тэр бас имэгийн өгсөн тэгээд имэдэг өгсөн тэр надад маш их. За энэ надад өгсөн. Тэгээд цэцмэг Надад хонгоржингийн шүлгийн агуулгын таалагдсан. ямар болтой? Аюу. Намайг жоохон байхад нэмээ нөөд үлдсэн байхгүй юу? Тэгээ имээгээс хэлсэн зүйл нь ингээд Манай чингүүд ингээд буруу зүйл хийв суугаад байдаг. Тэр их мөр их гоё болсон. Зөв. Тэр буруу зүрх хийх нь хин биднээс засаж өгдөг. Өө юм маань хамгийн түрүү засаж өгдөг тийм ээ. Өө юм маш. За баярлалаа. Намайг тэгээ ахлаас шиг татхан байсан гэдэг тэр мөр их таалагдсан. бидний тэмдэглэлийн өөрийгөө их хүн гэдгийг мэдэрсэн гэдэг нь гоё санагдсан. Хүн болгоо өөрийнхөө ер нь би их хүн зарим хүмүүс болохоор ийм гэдэг өөрчлөлттэй хэрвээ ийм жигсаас болохоор өөрийгөө их хүн гэдгийг мэдэрсэн. Дамжаа таанах бүдрээ энэ хүний шинж төрхийг бас яачуу тасаад авчлаа шүү дээ тийм ээ. За мартаа Тэмүүлэнгийн болохоор сэтгэл зүрх хоёр ханагшсан гэдэг тэр нэг гоё таалагдсан. Цэнгүүнээ Надад бэлэг тэмдэглэлийн галчнаас нэглээ таалагдсан. Тэгээд тэр бол өөрийгөө автогаа ижилхэн эр хүн гэдгийг харуулсан шүлэг байсан. Цэнгүүнээ надад түрүү би маш их зурх дуртай гэсэн цэнгүүний түрүү хогоо шүлэг бас өөрийнхөө тухай тийм ээ. Тэр шүлэгтэй тоглосон сайхан оюуны зургал ч юм уу эсвэл уран сайхны зургал зурж болно шүү. Тэр нэг цэнгүүнээс маш юмсэн. Надад тэгсэн баярын нүднээс өөрийнхөө асарсан гэдэг юм. Надад охин гэвэл яг 12 цагийн хүлээсэн тэр жилийн шинэ жил гэдэг яг гоё таалагдсан. Яагаад гэвэл хүн бүр яг шинэ намыг ухах гээд 12 цагийн хүлээсэн бисаад өгүүлээд. Сайн байна. Бид нар бүгдээрээ оролцсон, бүгдээрээ маш сайн хийгдсэн. Та нар яг хэнийг мундаг хийсэн гэж бодож байна? Бисэн заяа Билегийн маш их гоё хийсэн юм шиг санагдсан. сайн байна. Ч гэсэн билегийн маш одоо өөрийнхөө их хүн гэдгийг мэдэрсэн учраас. Янаас билегийн их хүн автаа өнгөрсөн тийм гоё юм. Надад шингэн дээр өөдөө сайн байна. Суудаг. Надад болохоор бас билегийн их таалагдсан. Тэгвэл автагаа хамт жигсаалт яваад их хүн гэдгийг бас өөрөө их хүн гэдгийг мэдэрсэн. Ямар манд ерөнхийдөө бэлэг тэмдэглэлийн шиг болоод өнөөдөр ямар байна?
Маш олон шийдэж шүү юм. Бид нэмэрт ангийнхаа. За баярлалаа. Бид нэр энэ сайхан номыг яа. Өнөөдөр бүтээчихсэн. Өчтөр ямар өдрөөс нэлээд дэлхийн нэрээ номын өдөр. Өчтөр номын өдөр та бас төгөөд бид нар өнөөдөр энэ сайхан номыг бүтээлээ. Одоо бүгдээрээ зохиогч хэн бэ? Оо бид нар өөрсдөө нэрээ чинь. Номонд одоо зохиосон энэ агуулгынхаа дагуу нэр өгч болох уу? За номонд нэрээ өгөөд дараагийн ажил яах вэ? Бид нэр найзуудтай уулзсан бол одоо өөрсдийгөө яах вэ? Үнэлнэ. Өөрсдийгөө үнэлэхдээ урдаа байгаа 3 цаанаас үнгийн тодруулаад тэр үнхэнийхээ дагуу сонгороо. Өөрсдийгөө үнэлнэ. За номын нэрийг өгч дараа бүгдээрээ өөрсдөө үнэлээ. Багш нь баярлалаа. Багш нь сургуулийн гавьяа багш болцсон яа. Баярлалаа.